Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа сэдвээр болохоор би хизээч өмнө нь хийж байгаагүй шинэ сэдвээр оруулах гэж байгаа. Тэр нь болохоор та яг ямар хүнтэй гэрлэх вэ гэдгийг бид нар харна. Тэгээд бас нэг сонирхолтой юм би нэмэж оруулах гэж байгаа нь юу вэ тэгэхээр та яг бодож байгаа хүнтэйгээ одоо яг ингээд энэ уншлагыг бодож сонсож байгаа хүнтэйгээ гэрлэх үү гэдгийг харах болно. За тэгээд нэмэлтээр болохоор бид нар юг харах вэ тэгэхээр ер нь одоо яг YouTube-ийн уншлага дээр юу гарч ирж байна тэрнээс аягүй шалтгаална л да. За үнэхээр бодож байгаа хүнтэйгээ та гэрлэхээр байх юм бол та хоёр яг хизээ гэрлэх вэ гэдгийг харна. За яг гэрлэх хүртлээр та яг юу үзэж туулах уу, нөгөө хүн чи юу үзэж туулах уу гэдгийг харах болно. Тэгээд гэрлсний дараах хамтын амьдрал ямар байх вэ гэдгийг харах болно. Гэхдээ бас ер нь би одоо үзэж эхлэх байгаа болохоор мэдэхгүй байна. Гэхдээ яг бодож байгаа хүнтэйгээ гэрлэхээргүй тийм бүлэг ер нь гарч ирэх байх. Хэрвээ тийм байх юм бол ямар байх вэ гэхээр арай өөрчлөгдөн нэмэлтийн сэдв. За тэгээд тэр нь болохоор яаж өөрчлөгдөх үү гэхээр за та яг хизээ одоо яг энэ шинэ хүнтэйгээ гэрлэхийн гэдгийг харах болно. За тэгээд бас хизээ учрах уу, хизээ танилцах уу гэдгийг бас давхар харах болно. За тэгээд та хоёр яг гэрэлтлээ тусдаа яаж өсөж хөгжсөн байх уу, юуг үзэж туулах уу тэрийг бас харах болно. За тэгээд гэрэлсний дараах амьдрал ямар байх вэ гэдгийг харах болно. За энэ дээр ингээд 3 бүлэг харагдаж байна. Нэгдүгээр бүлэг болохоор unicorn буюу ганц эвэрт. За хоёрдугаар бүлэг болохоор шороо мах бодтой баавгай. За гуравдугаар бүлэг болохоор хий буюу агаар мах бодтой бүргэд. За энэчнээс энэ гурваас хамгийн их татагдж байгаа бүлгээс сонгоод тэгээд уншлагаа үргэлжлүүлж сонсоорой гэж хүсье. Баярлалаа. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлага руу оръё. Эхлээд та яг ямар хүнтэй суух вэ гэдгийг асууж байгаа. Тэгэж асуухад энэ хүзэр маш тодорхой бүр яг ингээд аюу тийм зан чанарыг нь маш хүчтэй гаргаж ирж байгаа л да. Тэгээ би яг яагаад энэ хуучирсан карта ер нь ийм харилцаатай холбоотой юмн дээр ялангуяа хизээ гэрлэх вэ, хизээ дараагийн хайр сэтгэлийн харилцаа ирэх вэ гэдэг уншлагууд дээр ашиглаад байдаг вэ гэхээр ер нь маш сайн зурагтай байдаг гэх юм. Айгүй их мэдээлэл өгдөг. Тэгэхгүй нэг ямар ч зураг байхгүй картнаас те хүний царай төрөх шинжийг бас хэлнэ гэдэг бол хэцүү байдаг. За тэгсэн чинь шуудхан хэлэхэд таны гэрлэх хүн чинь маш хүчтэй гал мах бод болон агаар мах бод орж ирж байна. Одоо хий мах бод гэж хэлдэг. За энд болохоор бүр гэхдээ үнэхээр хамгийн өндөр магадaltaй байгаад байгаа нь шүү дээ. Арслан, хонь, нум. За тэгээд ихэр жинлүүр хумхын орттой хүн байх боломжтой. За энэ хүн яг ямар хүн юм бэ гэд тэгэхээр сул тал гэж хэлж болох үйц нэг ихний зүйл байна. Гэтэ энийг болохоор яаж бас айгүй мундаг нөхөж аргалдаг вэ? Яаж одоо ингээд сул тал дээр акшн аваад тэр сул талаасаа гардаг вэ гэдэг нь бас айгүй тодорхой бууж ирээд байна л да. Таны гэрлэх хүн бол ер нь нэг юм мэдхгүй юмдаа амар дурггүй байдаг хүн байна. Ялангуяа одоо ингээд тийм удаан юмд маш дурггүй хүн. Жишээ авах юм бол одоо яг классик жишээ гэх тэгвэл за нэг амар сонирхолтой одоо юм personality test те зан төлөвийн тест байлаа гэж бодъё. Тэгээд тэрийг энэ хүн ингээд айгүй сонирхоод өөр дээрээ туршиж хийж үзэж мэдэж авах гэж байна гэж бодъё л да. Тэгэнгүүт ингээд бараг л 200 асуулттай те. Ингээл амар удаан юмнууд бөглөөл тэгжиж ингэж хариу нь гардаг юм байх юм бол шууд голоос нь хаяхаар төрлийн хүн гэх юм уу? Ийм зан чанартай. Тэгээд нэг тийм удаан хугацаанд айгүй хэцүү бүтдэг ажил төрөл ч юм уу тийм юм бол угаасаа хийдэггүй төрлийн хүн байна. Өөрөө юм маш адлын явдалтай, маш сонирхолтой амьдардаг, айгүй зоригтой. Яагаад вэ гэхээр юм нэгэн хэвийн нөхцөл байдалд удаан байдаг хүн ерөөсөө биш байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ бараг ингээ хувь хүнийх нь сонирхлууд нь бүр юм аялах айгүй дуртай. Тэгээ бүр юм экстрим спортууд гэдэг чинь хүний яг ингээд адреналиныг хөдөлгдөг, тэгээ хүнийг яг ингээд сордог. Тийм төрлийн хобби
энэ төр айгүй ихтэй ийм хүн байхаар харагдаж байна. Тэгээ харилцаан дээр ч гэсэндээ одоо юу мэн энэ те хайртай одоо эмэгтэй гэрэлцэн хүн ч юм уу нэг ингээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй нэг юм тодорхойгүй байгаад идэг штэ. Одоо жишээлбэл уурасан ч гэсэндээ ууралснаа хэлэхгүй нэг юм болохгүй байлаа гэхэд тэрийг ингээд нээлттэй өөртөө шууд дайрект ингээд хэлж чадахгүй байх юм бол тийм юмд бас ер нь жоохон дурггүй. Ингээд сонирхол нь жоохон буурж муурах магадaltaй ийм хүн байгаад байгаа харагдаж байна. Тэгээд бүх юмд айгүй мундаг байхыг хүсдэг. Ер нь бүх зүйлд нэгдүгээрт байхыг хүсдэг ийм зан чанартай хүн байна. Тийм ч учраас ингээд нэг тийм хурдан үр дүн нь гардаг, хурдан result нь гардаг. Тийм юмнуудыг айгүй их сонирхож хийдэг. Тийм ажил мэргэжилтэй гэж хэлж болохоор байна. Тэгэхээр одоо мэргэжлүүдийг нь ярих юм бол энэ болохоор зүгээр жишээ шүү. Одоо ингээд trade enter хийдэг ч юм уу те forex enter яг арилжаа enter хийдэг төрлийн хүн байх магадaltaй. Яг спортын тамирчин байх бас өндөр магадaltaй. Ийм энерги бол гарч ирж байна. Ямар ч байсан гэсэн ер нь мөнгө олдог арга энтер нь айгүй хурдан гэх юм уу айгүй эрсдэлтэй юмнууд хийж мөнгө санхүүгийнхаа ашиг орлогыг бүрдүүлдэг ийм хүн байна. Тэрнээс биш ингээд нэг тийм удаан хичээл зүтгэл шаарддаг, айгүй удажиж үр дүн мөн гардаг тийм жоохон boring уйтгартай офисын ажил энтер хийдэг ч юм уу. Тийм төрлийн хүн бол энэ хүн ерөөсөө биш гэж болвол гарч ирж байна. Тэгээ дандаа тийм мэдээллүүд гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ энэ хүний сайн талууд нь гэхээр ер нь маш зоригтой. Бүр маш зоригтой гэж гарч ирж байна. Hierophant дээшээ харж гарч ирж байна гэхээр бас аягүй сайн. Тэгэхгүй одоо энэ амар олон wants юм дүрлэлцэн галны энергиуд байгаа байхгүй. Ийм эрэгтэй хүн бас ер нь жоохон тогтургүй болох гээд идэг л да. Юмнаас ер нь амархан уйдж ийн гэдэг чинь хүнээс ч гэсэн амархан уйдах эрсдэл байгаа штэ. Гэтэл тийм хүн биш. Яг ийм гэр бүлийн харилцаанд бол аягүй үнэнч байдаг. Өв соёлоо бас аягүй ингэж дээдэлж биширдэг төрлийн хүн байна. Ингээд танилцаж мэдлцээд эхлэх үед ер нь юу н аягүй онцгой санагдах вэ гэх юм бол аягүй юм гүн шүтлэгтэй ах цахаа ингээд үнэхээр хүндэлж дээдэлдэг баш юм ёс зүйтэй хүн гэх юм уу. Тэгээ бас нэг онцгой гарч ирээд байгаа юм нь болохоор нэлээд юм сэхэтэн гэр бүлээс гаралтай байж иж магадгүй. Аль эсвэл энэ хүний гэр бүл нь өөрөө юм маш урт хугацааны түүхтэй юм баян чинэлэг айлаас гаралтай хүн байна гэж хүзэр дээр бол бууж ирж байна. Тэгсэн хэрнээ штэ те. Яг гэр бүлээ өөрийнхөө өв соёлыг, өөрийнхөө удам түүхийг те ингээд амар хүндэлж биширдэг. Гэхдээ тэрэнд ингээд бас нэг баригдаад идэг төрлийн хүн биш. Маш сонирхолтой амьдардаг. Давуу тал нь гэх юм бол энэ хүн бол үнэхээр сонирхолтой, үнэхээр ийм зоригтой л гэж бүр үнэхээр орж ирээд байна. Тэг биений хувьд гэх юм бол ер нь нэлээд өндөртөө хүн байна. Тэгээд айгүй юм өргөн мөртэй гэж хүзэр дээр бол бас гарч ирж байна. Тэг биеийн илч энергийн хувьд ер нь жоохон юм халуун, нэг юм халуун хүмүүс эдэг штеп ингээд биеийн температур нь яг ингээд өндөрч юм шиг те. Ийм хүн байгаад байгаа хүзэр дээр бол бууж ирлээ. Тэгэд энэ хүний дургуй зүйлс юу вэ гэхээр ерөөсөө л юм уйтгартай нэгэн хэвийн цогсонго тийм нөхцөл байдал, тийм хүмүүстэй, тийм сонголтуудад бол үнэхээр дургуй гэж болвол гарч ирж байна. Ер нь юмыг амар хурдан шийдэх туртай, өөрөө тэгж чаддаг. Энэ нь бас энэ хүнийг заримдаа яг юм ажлын орчинд ч юм уу ихэнх хүмүүстэй харилцаан дээр нь жоохон юм raw болгож өгдөг баг. Raw гэхээр одоо юм хит шулуун шудрах те жоохон хатууч юм шиг, хүйтэн үндэч юм шиг ийм мэдрэмжийг бусад хүмүүс энэ хүнээс авдаг байх магадaltaй. Ерөөсөө юм хүлээдэг төрлийн хүн биш байна. Тэгээ өөрөө ийм зан чанартай гэдгийг мэддэг ч учраас аль болох хурдан бүтэх, хурдан урагшилж яг үр дүн нь гарах тийм ажил төрөл хийдэг, тийм хобби сонирхлуудтай, тийм найз нөхөд одоо ажлын хамтрагч нарын түншүүдтэй гэж болвол гарч ирж байна. Тэгээ энэ хүнтэй ер нь таны амьдрал яг ямар байх вэ гэдгийг бас хүзэр гаргаж ирж байна л да. Тэгэнгүүт ер нь маш сонирхолтой байх болно гэж гарч ирж байна. За хосын харилцаанд, ялангуяа гэрлэлтийн харилцаанд те ингээд хүмүүс хамтдаа амьдраад 1-2 жил болсны дараа харилцаа яг ингээд нэг тийм уйтгартай зогсонго болж эхэлдэг те. Тэгээ тийм үеуд ер нь ингээд аягүй их тохиолддог байх.
Ингээд нэг хамтран амьдарч байгаа хүмүүс шиг болчдөг ч юм уу тий. Тэгэл ингээд голд нь мөнгө санхүүгийн асуудал, үр хүүхдээ өсгөх энэ төр гэдэг юмнууд орж ирээл бүр ингээд нэг амьдралдаа жоохон түүртэй ингээд эхэлдэг дээ. Усын харилцааны яг нэг юм галцог алдагддаг та. Тийм зүйл энэ хүнтэй хизээч болохгүй гэж бууж ирж байна. Ерөөсөө та хоёр ингээд бүр хөгшрөөд настай одоо өвөө эмээ болсон ч гэсэндээ юм амар романтик байхаар харагдаж байна. Нилээн нас дээр гарсан ч гэсэндээ хоёулаа ийшээ тийшээ аялдаг, хоёулаа нэг нэгэндээ яг мөнгө төгрөг зарцуулдаг тий. Яг нэг юм хосууд одоо lovers гэдэг энержи. Энэ бол яг юм гал халуун хосын энерги байхгүй. Нэг нэгнээ байн өдөр болгон сонгож ингэж хайрлаж байгаа энерги. Ийм энерги ерөөсөө та энэ хүнтэй гэрснийхаа дараа алдахгүй байх гэдэг харагдаж байна. Ийм учраас харилцаанд чи ерөөсөө ийм уйтгартай үе мөч хором огт байхгүй байхаар харагдаж байна. Гэхдээ нэг сул тал нь юу вэ гэд тэгэхээр заримдаа ингээд харилцаа нэг тийм уйтгартай болох шаардлагатай үе ирнэ штэ. Ингээд нэг хамттай харилцаан дээр яг ингээд амар ад жаргалтай байх биш нэг тэсэг шаардлагатай үе цаанаасаа ингээд ирэндээ тийм үед болохоор энэ хүн яах вэ гэд тэгэхээр тэр асуудлуудыг тоохгүй. Одоо ингээд амар том мөнгө санхүүгийн асуудал байдаг ч юм уу, байр орон сууцаа томруулах асуудал байдаг ч юм уу тийм юмнууд ингээд амар их энерги зарцуулахаас илүүтэй те. За хоёлаа ингээд одоохондоо залуу байгаа болж байгаа юм чи яах вэ? Хоёлаа гоё тэр улс руу аялчаад ирээ. Тэнд ингээ хэдэн сар амьдарч байгаад ирээ. Аль эсвэл хоёлаа ингээ гадагшаа явж хамтдаа сурыг хөгжий тэр гэдэг ч юм уу. Иймэрхүү юмд ингээд айгу цаг зав мөнгө санхүүгээ зарцуулах гад байх тал жоохон ажиглагдаж байна. Энэ нь яг харилцааг жоохон л токсик болгож байгаа харагдаж байна л та. Жишээ авах юм бол та ингээд яг өөрийнхөө байр орон сууцыг томруулмаар байна. Та мөнгө санхүүгийн амар их хуримтлал энэ төр үүсгэмээр байна те. Энэ хүнтэй хамт ингээ хуваараа бизнес энтер эрхэлмээр байна. Энэ дээр болохоор яалтчгүй тэр grit гэдэг юм одоо discipline гэдэг юм те тууштай байдал хэцүү зүйлийг ингээд төвчээж гүрийх тийм шаардлагууд гарч ирэндээ гэтэл энэ хүнд болохоор заавал ингээ хоёулаа хамтдаа бизнес эхлүүлж яах юм бэ? Хоёулаа тусдаа ингээд ажлууд хийгээд яваад мөнгө төгрөг болж л байгаа штэ. Хоёулаа ингээд одоо цуглуулсан байгаа хуримтлуулсан байгаа мөнгөөрөө Хавай руу аялчаад ирээ гэдэг ч юм уу. Хоёлаа нэг тийм тоглолт болж байгаа гэж юм. Тэр тоглолтыг явж үзье. Тэр улсад болж байгаа юм байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү жоохон ялгаатай нөхцөл байдал үүсгээд ээжиж бол магадгүй шүү л гэж хүзэр бол гаргаж ирж байна. Тэгээд ямар ч хэцүү зүйлийг давж гарч чадах тийм хүч энэ хүнд байгаа нь болвол маш сайн байна л да. Маш маскулин, маш юм эрэгтэйлэг энерги болвол ажиглагдаж байна. Тэгээ ерөөсөө юм зүгээр суудаг хүн энэ бол биш. Өөрөө юм маш хурдтай, эрч хүчтэй, тарих толгоогоо ажилуулж амьдрах дуртай хүн. Тийм учраас бүр ингээ хэцүү зүйлсийг ингээ сонгож те үйлдэлүүд хийдэг болох байх. Надаа энэний энержи яг ингэж орж ирж байна. Churchill Английн ерөнхий сайд асан Churchill болвол өөрөө яг нэг юм нумын ордтой хүн байсан байгаа байхгүй юу? Тэгээ ер нь тэр хүн чинь ингээд за товчхон ярихад дэлхийн 2 дугаар дайны үед ерөнхий сайдаар сонгогдчихсэн. Тэгээ дараа нь бас нэлээд сүүлд ерөнхий сайдаар бас сонгогдчихсэн. Энд нь болохоор эхнэр нь айгу дургу байсан гэдэг байгаа байхгүй юу? Эхнэр нь болохоор ингээд нөхөртөөгөө тайван те гэр бүлээ гээд амьдрахыг хүсэжсэн байтал байнга ингээд улс төрийн том асуудлууд, том өөрчлөлтүүд, хүмүүсийн юм хил ам дунд ер нь бол Churchill байж ирсэн. Өөрөө тэр сонголтыг хийж исэн. Гэхдээ эхнэр нь болохоор ингээд дэмжихээс өөр аргагүй нөхцөл байдалд бас ер нь орж исэн байгаа байхгүй. Тэгээ ер нь нэг нэгэндээ маш их хайртай, харилцаа нь маш гоё байсан ч гэсэндээ ингээд нөхөр нь дандаа хэцүү сонголтууд хийдэг, хэцүү замаар явж дандаа өөрийгөө сордог. Тэрэнд ингээд гэр бүлийн бас жоохон хоморгонд нь яваад идэг байсан нь хэцүү байсан гэж дурсамжин дээрээ ярьсан байт юм лээ. Яг тийм энержи орж ирээд байна. Гэхдээ энэ нь одоо танаа гэр бүлэгтэй энэ хүнтэй амьдралыг амар баян чинэлэг байлгах уу гэвэл байлгах болно. Аз жаргалтай байлгах уу гэвэл байлгах болно. Гэхдээ яг энэ хүн ингээд маш их прешертэй, өөртөө ч амар их дарамт ачаалал ирэх, хамт байгаа хүнд нь гэсэндээ маш их сорилт ирэхтэй хүч чадалтай байх ёстой болох ийм сонголтуудыг ер нь хамтынхаа амьдралд бол маш их хийхээр хүзэр дээр гарч ирж байна.
Тэгээ та бас өөрөө юм сонирхолтой амьдрах дуртай, эрсдэл дуртай, та бас өөрөө юм айгу мундаг хүчтэй хүн болвол энэ хүн яг таны үнэхээр төгс хос бол байж чадхаар бууж ирж байна. За тэгээ Knight of Wands дээшээ харж гарч ирсэн. Ер нь бол машин энтерт маш их дуртай. Ийм хүн байна. Тэгээ бас тарих толгойгоо ажилуулах маш их дуртай. Ер нь маш ухаалаг хүн гэж гарч ирж байна. Тэр хэрээрээ юм жоохон мэдлэггүй, сонирхолгүй, цаг үетэйгээ нийлж хөл алхаж чаддаг биш цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чаддгүй тийм хүмүүст тийм юмнуудад амар дурггүй ийм хүн байгаад байгаа харагдаж байна. За тэгээд энэ харилцаа болвол ерөөсөө байнга л ингэж гоё шинчлэгдэж гин гэж бууж ирж байна. За ингээл нэг хүнтэй гэрлэлээ хамт амьдралаа тий. За нэг ийм л амьдрал байт юм байна гэх нэг тийм мэдрэмжийг танд хизээж өгөхгүй. За би энэ хүнээс уйдаад байна. Бид хоёрын харилцаа урагшлахгүй байна. Би зөв хүнтэйгээ байж чадахгүй байна. Энэ хүнээс салах юмсан гэдэг мэдрэмжийг энэ хүн хизээж өгөхгүй. Юу нэг маш зоригтой, ирч хүчтэй, халуун дулаан хүн дээрээс нь нэмээд яг тантай харилцаан дээр бол маш халуун дулаан байх болно. Тийм учраас ингээд та хоёрын харилцаа байнга улам хүчрхэг болж шинчлэгдэж байх болно гэж хүзүр дээр гарч ирж байна. За, нэгдүгээр бүлгийнхэн маань ийм хүнтэй гэрлэхэндээ. За, одоо болохоор яг бодож байгаа хүн чинь энэ гэрлэх хүн чинь мөн үү гэдгийг харъя. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс тэгвэл бодож байгаа хүнтэйгээ гэрлэх үү? Сая ихний хэсэгт гарч ирсэн хүн нэгдүгээр бүлгийнхний бодож байгаа хүн мөн үү? За яг та одоо бодож энэ уншлагыг нэг хүн дээр сонсож байгаа. Тэгээд тэр хүнтэйгээ та гэрлэх үү, тийм потенциал байна уу гэхээр маш тодорхой бас үгүй гэж хүзүр дээр гарч ирж байна. Яагаад вэ гэд тэгэхээр саяны хүн болвол ингээ маш их гал мах байд. Ихтэй энергитэй. Дээрээс нь агаар мах байд айгүй ихтэй энергитэй хүн байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл таны одоо энэ бодож байгаа хүн өөрөө маш их ийм усны энергитэй байна. Ийм мэлхийний орд маш хүчтэй байна. Хилэнц, загас, за тий үхрийн орд болвол бас орж ирж байна. Тэгээ орд нь бол заавал таарах албагүй л дээ. Гэхдээ таны яг одоо бодож сонсож байгаа хүн бол таны гэрлэх хүн бол харамсалтай нь биш гэж гарч ирж байна. Тэгээд нөгөө уншлагын эхний хэсэгт Hierophant буюу яг гэрлэлт гэр бүлийг илэрхийлдэг үзүр дээшээ харж гарч ирсэн байсан да. Гэтэл энэ хүн яг асуугаад сая shuffle-тоход шууд Hierophant доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Тэгээ бас дээрээс нь нэг онцлог юм хэлэхэд та яг одоо энэ бодож байгаа хүнтэйгээ жоохон богинохон хугацааны л харилцаатай байхаар хүзүүл дээр гарч ирж байна. Хамгийн багадаа 5 сар харилцаатай байна. Бүр урттай гэх юм бол 5 жил ч юм уу харилцаатай болвол байж болохоор харагдаж байна. Гэхдээ 5 жил гэдэг бол одоо бүр максимум хугацаа гэдгийг анхаараарай. Тэгээ энэ харилцаа гэхдээ өөрөө ингээд нэг их юм гүнзгийрч өгөхгүй байгаад байгаа харагдаж байна. Яг энэ одоо бодож байгаа хүнтэйгээ та цаашид нийлээд гэр бүл болоод явъя гэд тэгэхээр харилцаа чи юм амар хурдан урагшилж юусоо өгөхгүй байгаа байхгүй юу? Заримдаа ингээд зөв харилцаанууд амар амархан ингээд нийлээл болоод бүтээл те
хамтдаа амьдрал нэг нэгнийхээ гэр бүлтэй танилцаал тэгэл хурминтрэ хийгээл ингээл явдаг штэ. Ерөөсөө тэгж өвж огт чадахгүй байгаа даа байхгүй юу? Энэний шалтгаан нь болохоор юу вэ гэхээр нэгдүгээрт яхаа угаасаа таны гэр бүл болох хүн биш. Хоёрдугаарт та хоёр маш ялгаатай гэж бууж ирээд байгаа харагдаж байна. Яг энэ бодож байгаа хүнтэйгээ харин ёстой гэрлийг гих үед чинь нэг тийм шашин шүтлэг, гэр бүлийн нөхцөл байдал, гэр бүлийнхний хандлага ч юм уу те ийм гадны гурав дахь хүчин зүйлүүд айгүй их саад болж угаасаа магадгүй гэж хүзүр дээр бууж ирлээ. Тэгэд энэ харилцаа болвол ер нь дуусах хугацаатай. Тэг энэ харилцаа дуусах үед та болвол шархлахын хувьд шархлан нөгөө хүн чинь шархлана. Гэхдээ энэ харилцаа яг нэг юм пэйж төвшин дээр байгаад байгаа байхгүй юу? Ер нь цаашаа үргэлжлэлээ ч гэсэндээ ингээд маш гүн гүнзгий одоо бүр ядаж ингээ амар лаг хосын харилцаа ч юм уу тийм юм болж урагшлахааргүй харагдаад байна. Тэг энэ хүн болвол танд хайртай сэтгэлтэй. Яг энэ бодож байгаа хүн чинь танд бол одоо хайртай сэтгэлтэй, цаашид ирээдүйд ч хайртай сэтгэлтэй байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ та хоёр ингээд ер нь жоохон ярилцаж ойлголцож бас яг чадахгүй байгаад байгаа харагдаж байгаа юм. Ер нь яг энэ одоо бодож үзүүлж байгаа хүний чинь энерги болохоор ийм заяа. Танд ингээл хайртай сэтгэлтэй гэл ингээд байнга тэрийгээ илэрхийлдэг. Өөрт ч амар гоё юм уран зохиолын номны ишлэл явуулдаг, хөгжим ингээ явуулдаг. Би энэ дууг сонссон чинь чи надад бодогдлоо гэл дуу энэ төр явуулдаг. Өөрт чинь цэцэг сарнаа, одоо шоколад тиймэрхүү юмнуудыг ингээ баяраар өгдөг. Чиний ямар үзэсгэлэнтэй, ямар хөөрхөн сайхан тэр болгоныг чинь хэлж ярих хүн бол мөн ч гэсэндээ илүү том үйлдэлүүд хийхгүй байгаад байгаа харагдаж байна. Нөгөө нэг гэрлэх хүн чинь болохоор яг том үйлдэлүүд хийгээд байгаа байхгүй юу? Гэтэл энэ хүн болохоор яг ингээд одоо хамтдаа амьдрах ч юм уу, таныг өөрийнхөө гэр бүлтэй танилцуулах, өөрөө таны гэр бүлтэй танилцах ч юм уу. Ийм үйлдэлүүдийг ер нь бол хийж чадахгүй, нарийн төлөвлөгөөтэй урт хугацааны ирээдүй харж чадахгүй, муухай хэлэх юм бол ер нь ингээд нэг л их ярьсан, хэлсэн, илэрхийлсэн ийм барьцгүй романтик сэтгэлэл энэ хүнд байгаад байгаа харагдаж байна л да. Тэгээд энэс болоод ер нь яваандаа ингээд амар сайн ойлголцож бас ер нь чадахгүй байна. Таны бодож байгаа хүн чинь ч юм уу өөрийгөө жоохон илэрхийлэхтэй муухан байж иж магадгүй. Зүрх сэтгэлээ илэрхийлэхтэй сайн ч гэсэндээ яг бодол санаа цаашдын зорилгоо илэрхийлж чаддаггүй. Аль эсвэл та энэ хүнтэй байхаар ер нь энэ хүнтэй жоохон нээлттэй ярилцаж ойлголцож чаддаггүй байх талтай. Тэгээ энэс болоод ер нь та хоёрын харилцаа ирээдүйд маш тэнцвэргүй болно л гэж хүзэр гаргаж ирээд байна л да. Нэг өдөр ингээ ахтайхан болоод бүтээд урагшлах гээд байгаа юм шиг, нөгөө өдөр ерөөсө болохгүй бүтэхгүй байгаа юм шиг ийм маш савлгаатай тэнцвэргүй нөхцөл байдал ер нь үүсээд энэ харилцаа болвол тийм асуудалгүйгээр хурдан урагшлахгүй, асуудлууд байсан ч гэсэндээ тэрийг ингээ шийдээд хурдан урагшлаад дахиад явдаг харилцаа байдаг да. Тийм харилцаа болвол энэ бас байж чадахгүй л гэж гарч ирээд байна. Тэгээд бараг энэ хүнтэйгээ харилцаанд байж явах үедээ аль эсвэл энэ хүнтэй харилцаагаа та яг дуусгасны дараа яг энэ гэрлэх хүн чинь таны амьдралд орж ирнэ гэж бууж ирж байна. Ace of Swords гарч ирж байгаа байхгүй юу? Ингээ маш шийдэмгий, зоригтой, бүх зүйл нь тодорхой, хэлсэн ярьсандаа хүрдэг юм маш хурдан энержитэй өөр шинэ хүн таны амьдралд яг энэ хүнтэй баг харилцаа чинь дуусчих үед аль эсвэл энэ харилцаанаас та гарч явсны дараа орж ирнэ гэж бууж ирж байна. Тэгээ яг одоо яг энэ бодож үзүүлж байгаа хүндээ болохоор та өөрөө ингээд амар сайн байгаад байна л да. Та одоо яг энэ бодож үзүүлж байгаа хүнтэйгээ та өөрөө маш урт хугацааны ирээдүй хараад байгаа. Энэ хүнтэй л хамт байхыг хүсэж байгаа. Энэ хүнтэй л та баг одоо өөрийгөө гэрлэндээ суундаа гэд нэг юм бодоод төлөвлөд байгаа гэх юм уу. Гэтэл та хичнээн хичээсэн ч гэсэндээ энэ харилцаа бол урагшлахгүй байгаад байна. Яагаад вэ гэхээр нөгөө талаас харилцааг юм урагшлуулах өшөө хүч хэрэгтэй. Тийм хүч юусоо энэ хүнээс гарахгүй байгаа даа байхгүй юу? Ийм болохоор та бол энэ хүнтэй гэрлэхгүй. Тэгээд тэр өмнөх уншлаган дээр яг маш тодорхой гэрлэх хүн чинь гарч ирж байсан. За энэ хүн бол ер нь шинэ хүн байх гээд байгаа. Хүзүр дээр бол гарч ирлээ. За ингээд уншлаган дууслаа. Баярлаа. Нэмэлт дээр болохоор одоо яг ингээд нэгдүгээр бүлгийн уншлага маань яг бодож байгаа хүнтэйгээ гэрлэхгүй байгаад байгаа учраас за яг тэр энэ эхний хэсэгт гарч ирсэн гэрлэх хүнтэйгээ та хизээ гэрлэх вэ? За тэрний өмнө та яг энэ хүнтэйгээ хизээ учирч танилцах вэ гэдгийг харна. За тэгээд та хоёр гэрлэлтлээ тусдаа яг юуг одоо туулж яаж хөгжих юм бэ гэдгийг харна. За тэгээд гэрсний дараах амьдрал ямар байх вэ гэдгийг харах болно. Ингээ уншлаган дууслаа. Баярлалаа.
За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Бавга гэдэг картыг сонгосон байх учиртай. За 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань яг ямар хүнтэй гэрлэх вэ гэд тэгэхээр нь шүү дээ тий. Ер нь энэ олон картуудыг би хараад нэг юмыг ойлголоо. 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө маш өндөр шаардлагатай хүмүүс нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол та бүхэн маань өөрсдөө тийм айгүй гэр бүлсэг хүмүүс үү гэвэл бас үгүй. Одоо энэ уншлагыг орж ирээд сонсож байгаа ч гэсэндээ таны яг амьдралын зорилго чинь гэрлэх, үр хүүхэдтэй болох тийм зүйл мөн үү гэвэл үгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Хоёрдугаар бүлгийнхнийг харахад болохоор ер нь ингээд маш их амбицтай хүмүүс гэж болвол харагдаад байна. Тэгээд 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс дунд бүр ингээд за гэрлэхгүй байсан чи яах вэ энэ төр гэдэг бодолтой ч хүмүүс байна. Гэхдээ үгүй та бүхэн маань гэрлэх болно. Тэгээд гэрлэх хүн чинь яг ямар хүн байх вэ гэд тэгэхээр ордууд нь гарч ирж байна л да. Маш хүчтэй хумах, арслан, ихэр, хилэнц. За эдгээр ордуудын нэг нь байх боломжтой харагдаж байна. Тэгээд тайлбарлахад ингээд жоохон сонин энержи орж ирээд байна. Хэцүү гэх юм уу ингээд зүгээр лалалала гэж ярьчихад бас боломжгүй. Тэгээд би амар сайн тайлбарлчмаар байгаа байхгүй юу энийг. Ямар хүн бэ гэд тэгэхээр за та болохоор энэ хүнтэй гэрлийн хувьд гэрлэн. Гэтэл 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хизээч өөрсдөө тий хүүхдээ цэцэрлэг сургуулаас нь авах хүмүүс биш байгаа байхгүй юу. Хизээч ингээд гэртээ суугаад хоолунд хийгээд үр хүүхдээ харах хүмүүс бас биш байгаа байхгүй юу. Та бүхэн маань амар том мөрөөдөлтэй. Ер нь энэ амьдралынхаа туршил ингээд айгүй том зорилготой, хүсэл мөрөөдөлтэй те тэрнийхээ араас амьдрна. Гэтэл таныг гэрлэх хүн чинь болохоор яг арыг чинь даадаг хүн байх гэдэг харагдаж байна. Ингээд та амар их ажилтай айгүй хэцүү байлаа гэж бодъё заяа. Ингээд амар том хүсэл мөрөөдөл зориг байгаад байна. Тэрнийхээ араас ингээд явж байна. Тэгээ энэ болохоор юу ч байж иж болно шүү дээ. Ирээдүйд та улс төрд орох гээд одоо сонгуул Монголд өрсөлдөх ч юм уу те тэгэж магадгүй. Өөрийн амар том хувийн бизнесийг эхлүүлээд тэрийгээ өргөжүүлэх гээд хичээж магадгүй. Том ном сонин хэвлэл гаргана гээд тэрнийхээ ард ингээд маш олон жилдээ өөрийгөө дайчилж сууж магадгүй. Ямар ч байсан гэсэн маш том зүйл хийж бүтээх юм өөрсдийн амьдралын зорилготой хүмүүс байна. 2 дугаар бүлгийнхэн маань. Энийгээ ч та бүхэн өөрсдөө мэдж байгаа бах. Тийм учраас яг хатуу хэлэхэд та бүхэн яг өөрсдөө ингээд маш тийм гэр бүлсэг хүмүүс мөн үү гэвэл ерөөсөө биш байгаа байхгүй юу? Яг өөртөөгөө адилхан хүнтэй суучих юм бол ер нь гэр бүлийн амьдрал бас хэцүүднэ. Таач амбицаа хөөгөөл нөгөө хүн чинь амар амбицаа хөөгөөл те. Тэгээд ингээд нэг удаан үргэлжлэхгүй харилцаанд орох магадлалтай. Тийм учраас таны яг сонгож гэрлэх хүн чинь хатуу хэлэхэд энэ амьдралаа ер нь бол таны төлөө яг үнэндээ ингэж золиослж амьдрах хүн байна. Тэр нь юу юм бэ гэхээр энэ хүн чинь ерөөсөө ингэж юу ч хийхгүй та амар мундаг мандаал бадраал тэ мөнгө төгрөг олоод тэгэл энэ хүн чинь одоо ингэж гэртээ суугаад үр хүүхдээ өсгөл хараал байж идэг ийм хүн байна гэсэн үг ерөөсөө биш. Энэ хүмүүст бас өөрсдөд нь маш их потенциал байгаа. Өөрсдөө ажил карьерийн хувьд ч гэсэндээ мундаг байхаар хүмүүс байна. Гэхдээ яг ингээд гэр бүлийн харилцааг үнэхээр авч явж байгаа хүмүүс нь бол таны гэрлэх хүн чинь байх гэдэг харагдаж байгаа байхгүй юу? Одоо бүр сонь жишээ дуртай л та хүнс цуглуулах, өөр хүүхдээ цэцэрлэг сургуулаас нь авах, гэрийн даалгаврыг нь хийлгэх, танд хоол хийж өгөх. Энэ хүн чинь яг таны гэрлэх эхнэр юм уу нөхөр чинь байх болно гэж гарч ирж байна. Та бүхэн бол одоо таны хүүс эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй маш том зорилгын төлөө амьдрнаа гэж болвол гарч ирж байна. Тэгээ таныг гэрлэх хүн болвол яг ингээд нэг тийм боддоор амар тийм сонирн байдлаар танд туслахгүй заяа. Одоо юу гэмээр те чи айгүй их ном зохиол бичмээр байна уу? Чи ингээд те том ном гаргамаар байна уу? За тэгвэл би чамд ном хэвлүүлэх бүх мөнгийг чи өгье гэх хүн бол биш. Чи хоёрхан бизнесийг эхлүүлмээр байна уу? За би бизнест чинь хамт орж ажиллая. Би өөрөөсөө мөнгө гаргая гэж яг ийм
тийм мөнгөн байдлаар ч юм уу те яг өөрт чинь туслах хүн бол бас биш байгаа хгүй юу. Гэхдээ тэрнээс илүү зүйлийг танд өгж чадах хүн байна. Яг ингээд амар лаг ард талчин болно. Та ингээл урам зориггүй болох үед та өөрийгөө ингээд те амьдралд ингээд өөрийнхөө урдаа тавьсан байгаа зорилгоудаа хуураа дагаа ч юм шиг санагдах үед энэ хүн чи яг ингээд таныг зөөлөж, таны арга ивийг олж, танд хүч урам зориг өгж, ер нь сайн муу бүх зүйлийг тантай хамтыг гараас ч хөтлөөд давах хүн байх гэдэг харагдаж байна. За би нэгдүгээр бүлэг дээр яг нэг киноны жишээ авсан. Надад хоёрдугаар бүлэг дээр бас нэг киноны жишээ орж ирж байна л да. Би нэг товчхон ярьчих. On the Basis of a Sex гэдэг кино байдیں۔ Энэ болохоор нөгөө нэг Америкийн үндсэн хуулийн цэцэд одоо бүр дээр үед анх удаа орсон нэг эмэгтэй цэцэн гишүүний талаарх кино аахгүй юу? За тухайн эмэгтэй маань ерөөсөө long story short богинохоноор хэлэхэд амар амбицтай эмэгтэй. Тэгээ зүгээр ингээ өөрийнхөө амбиц энтер гээгүй ингээ хуульд байгаа гличүүд те шудраг бус байдал тэрийг бүр засгаж оролцсон, нийгмийг өөрчлөх гэж оролцсон эмэгтэй. Тэгээ өөрчилж чадсан. А яагаад тэгэж чадсан бэ гэхээр нөхөр нь өөрт нь үнэхээр тусламж дэмжлэг үзүүлчихсэн. Өөрт нь байнга хамт тэмцэжсэн. А гэтэл тухайн цаг үеийг ярихад бас одоогийнх шиг биш байхгүй юу? Ер нь одоо ч гэсэндээ надад ихтэй тэр үеэс нэг юмс өөрчлөгдсөн юм шиг санагддгүй шүү дээ. Эрэгтэй хүмүүс эготой хിവэрээ, өөрсдөө нэгдүгээр тавьдгүй хിവэрээ, эмэгтэй хүнээс дутуу байж чаддгүй хിവэрээ шүү дээ. Миний бодлоор ихэнх нь. А гэтэл бүр ийм 1920-30-аад он гэсэн тийм бүр айгүй уламжлалт үе байгаа үстэй. Тэр үед ингээд эхнэрийгээ байнга дэмжиж, ажил төрлийг нь хийлгүүлээд, тэ карьер хөөх бүрэн бололцоог нь олгосон хүн байдаг. Өөрөө ч гэсэндээ маш мундаг хуульч хийж насаар амьдарсан. Яг ийм энерги гарч ирээд байна таны гэрэлтээс. Тэгээд байна штэ тий. Та болохоор яг ингээд өөрөө айгүй хэцүү замыг туулж ийн л та. Тэгээ бүр яг энэ дээр гарч ирээд байгаа хгүй. Танд баг ингээд ирээдүйн амьдралд чинь үннийг хэлэхэд гэрээ цэвэрлэх зав зай гарахгүй, үр хүүхдүүдийнхаа эцэг эхийн хуралд та очиод суух зав зай танд гарахгүй. Та ингээд айгүй том хүсэл мөрөөдлийнхөө төлөө ганцаараа хичээж юм. Тэг яагаад таны хосчин хичээхгүй байгаад байна вэ гэдэг бодол танд бас орж ирж магадгүй. Гэтэл энэ болохоор та өөрөө ганцаараа хийх ёстой зүйл чинь байгаа даа байхгүй юу? Өөрөө ганцаараа хийн гэд сонгосон зөвхөн тантай хамааралтай маш том юм байгаад байна. Тэрнээсээ болоод та ер нь хостооч нэг их анхаарал хандуулж чадахгүй, үр хүүхдтэйгээ ч нэг их цагийг өнгөрөөж чадахгүй, гэр орон чинь те ер нь тоос шороотой байна уу, хоолунд байна уугүй танд ерөөсө хамаагүй та бол асар завгүй маш амбицтай, career oriented хүн байх гэдэг. А гэтэл энэ хүн болохоор бүх зүйлийг ингээд эмх цэгцэнд нь оруулж ингэж таныг дэмжих хамгийн том дэмжлэгийг үзүүлэх хүн байх болно гэж гарч ирлээ. Тэгээ энэ хүн яагаад ийм байгаа юм гэхээр маш гүргэр. Ер нь бол айгүй тийм гоё чанар нь гэх юм бол нь штэ. Халуун дулаан хүн байна. За харилцаа хэцүү байна. Одоо ингээд тань шиг юм хүчтэй энержитэй хүнийг баг ингээд те за өөрийгөө л бодоод идэг. Өөрийнхөө л ажил карьерийг нэгдүгээр тавьдаг. Ийм хүнтэй би гэр бүл болж цааш амьдарч чадахгүй гэж салаад явах хүмүүс байгаа штэ. Аль эсвэл эргүүлээд миний ажил хэрэг бас ийм байгаад байна. Би тийм юм хиймээр байна, ийм бүтээмээр байна гэд гонгиноод ах хүмүүс байгаа штэ. Гэтэл энэ хүн болохоор тэхгүй бүгдээрингийн цаанаа ингээд зохицуулаад явж байгаа байхгүй юу? Тэгээ нэг бүтээсэн зүйлээ алдахгүй маш их хичээдэг хүн байна. Хэлсэн ярьсандаа бол хүрдэг. Одоо тантай нийлээд хосууд болсон л бол хосууд байна. Та салахгүй бол энэ хүн салахгүй. Тантай гэрэлсэн л бол тэр гэрлэлтийг насан турших байлгах гэж хичээж байгаа. Ийм энергитэй хүн байгаа байхгүй юу? Яг гэр бүл үр хүүхэд бүгд ингээ хамт цуг байна гэдэг нь энэ хүний хувьд маш чухал учраас юу хийх ёстой байгаад байна, юу хийх хэрэгтэй байна, тэр болгоныг хийх хүн гэж болох үзүр дээр гарч ирж байна. Тэгээ та хоёрын хувьд болохоор ингээ хосынчаа харилцаа бол маш сайн байх болно, гоё нийцэлтэй байна. Гэхдээ энэ хүний нэг онцлог тал нь гэх юм бол дотроо аягүй их юм боддог. Тэрийгэ гаднаа гэхдээ илэрхийлдэггүй. Ийм зантай хүн байна л да. Дотроо бас ингээл өөрөө өөртөө урам хугараад ч юм уу, тань дээр жоохон таагүй юм бодоод ч юм уу, одоо энэ хүний чинь хувь хүн дээр нь бас нэг юм стресстэй асуудлууд гарч ирнэ штэ. Тэгэнгүүт тэрийг танд юусоо мэдэгдүүлэхгүй. Цаашид үр хүүхдтэй боллоо гэхэд үр хүүхдүүдтэй хизээч ингэж уур бухимдал стрессээ гаргахгүй.
Ер нь жоохон сөрөг хэцүү бодлуудаа дотроо л ингээ бодоод яваад байх хандлагатай хүн байна. Гаднаа энийгээл байгаад идэх те. Цаана нь ингээ амар их асуудлууд байгаа ч гэсэн те тэр асуудлуудаар таныг зовоохгүй, үр хүүхдээ зовоохгүй бай гэсэн ийм бодолтой хүн байна. Тийм учраас бас энэ хүнийг жоохон анхаарч явах хэрэгтэй болоо гэж болов бас санагдлаа. Тэгээд мөнгө санхүүгийн хувьд гээд ярихад болохоор танд ингээд бараг хэсэг хугацаанд мөнгө төгрөг нэх чухал биш заяо. Ингээд амар том зорилгын араас маш амбицтай яваад байна гэдгсэн штэ. Ингэж явж байгаа үед чи энэ хүн чинь маш юм steady тогтвортой орлого олж байна. Айхтар бүр ингээд бүр хитийдсэн, хитэрсэн те их мөнгө олоод авахгүй ч гэсэн ер нь байнгын тогтмол өндөр ашиг орлоготой байгаал тэрийг ингээл таны төлөө гэр бүлийнхаа төлөө зарцуулаад хурааж хуримтлуулад явж чадах ийм хүн байна гэж хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ ер нь таны төлөө бас бүхнийг хийх хүн байхыг өөрийнхөө чадах хэмжээнд бүгдийг хийх хүн байна. Гэхдээ таныг тэрэнд нь сэтгэл хангалуун бус байх үе, таныг өөрийг нь голж явах үе гэдэгт бас ер нь жоохон шаналх гад байх магадaltaй хүн бах юм. Яагаад вэ гэд тэгэхээр 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө бас хэр баргийн юмд сэтгэл хандаг хүмүүс бол бишээ. Та бол өөрөө маш өндөр шаардлагатай, маш биеэ даасан, өөртөө ч бусдад ч маш том цензуур тогтоодог хүн байгаад байна. Гэтэл энэ хүний сайн талуудыг харахад болохоор яг нэг юм амар хүүхэн шидтэн шиг байгаад байгаа байхгүй юу? Та болохоор ингээд ёо тэр амар намайг стресстүүлээд ахын тэр юусоо болохгүй байна гэд тэгэнгүүт за би энийг чамд хийж өглөө, би энийг чамд авч өглөө, би энэ гаццсан байгаа ажлыг чинь бүтээж өглөө гэхгүй ингээд чимээг үхнэр ингээд юмнуудыг хийгээд идэг гэх юм. Надаа нэг ийм бас жишээ орж ирж байна л да. Та ингээд үнэхээр ажиллах хэрэгтэй, амар стрессцэн ядарсан байх үед чинь энэ хүн ингээд хажууд чинь чимээг үхэн кофе төхүүлж өгөөд тэгээ та ингээд ажлынхаа ширээн дээр ядраад унтцсан байлаа гэхэд өөрийг ч орлоо чи ингээд зөөж тавиад те унтуулах ийм хүн байгаа байхгүй юу? Тэг энэс ч илүү том зүйлсийг хийж өгөх болно. Ер нь хайрын хил нь яг нэг юм act of service. Танд хүнд үйлчилж яг ингэж хайр сэтгэлээ илэрхийлдэг хүн байна. Тэг гадаад үзмжийн хувьд гэх юм бол нэг их айхтар өндөр хүн бас биш. Гэхдээ ер нь туранхай дуу. Тэгээд энэ хүн эрэгтэй хүн бол ер нь айгүй амархан сахалн урагчих гад идэг талтай. Өсөн урахаараа бас ер нь жоохон долгионтой буржгардуу байх хандлагатай. Маш олон төрлийн авьяастай, олон зүйл мэддэг. Олон талын мэдлэгтэй гэдэг ч юм уу ийм хүн байх гэдэг харагдлаа. Тэгээ нэг юмд зорчих юм бол ер нь нэлээд гүргэр зантай хүн гэх юм уу ямар ч хүнд хэцүү нөхцөл байдлыг юу ч болоогүй юм шиг тисэд даваад гарчиж чадхаар хүн. А тантай харилцаан дээр бол маш халуун дулаан хөгжилтэй тим энергиэр хандах хүн байна. А гэхдээ өөрийнх нь бас сэтгэл санаа муу байх, хэцүү байх үед байна шүү дээ. Тэрийгээ ер нь жоохон дотроо л бодож хадгалах гадах ийм хандлагатай хүн байна шүү гэж хүзэр гаргаж ирж байна. За. Одоо болохоор 2 дугаар бүлгийнхэнд маань яг нэг бодож байгаа хүн байгаа. Та тэр хүнтэйгээ суух уу гэдгийг харъя. Одоо сая энэ гарч ирсэн хүн таны ирээдүйн гэрчлэх юм уу гэдгийг шалгаж ирсэн юм лээ. За 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс бодож буй хүнтэйгээ тэгвэл гэрлэх үү? Сая ихний хэсэгт гарч ирсэн хүн 2 дугаар бүлгийн гэрлэх юм уу?
За ингэж асуухад болохоор нь штэ яг таны бодож байгаа хүн чинь таны гэрлэх хүн бол байх боломжтой гэж хүзүр дээр гарч ирж байна. Яг ингээл гэрлэх хүн чинь бол бүр угаасаа мөн гэдэг тийм зүйлийг бол энэ удаад хүзэр гаргаж ирсэнгүй. Гэхдээ та яг одоо бодож байгаа хүнтэйгээ гэрлэх потенциал бол байгаа гэж гарч ирээд байна. Тэнгүүд ингээд хүзэр одоогийн та хоёрын харилцааны динамикийг гаргаж ирээд байгаа байхгүй юу? Тэгтээ штэ 2 дугаар бүлгийнхэн маань яг ингээд та бүхэнд штэ цаанаас ч ингээд бэлтгэсэн заяаны хань гэдэг зүйл ер нь жоохон байхгүй гэж магадгүй. Яагаад гэхээр штэ тий амьдралын хүртний үзэрэн дээр доошоо харж гарч ирж байгаа. Миний харж байгаагаар бол 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө маш хүчтэй энергитэй хүмүүс байгаад байна. За тэгээд та яг сонгосон хүнтэйгээ өөрөө хичээл зүтгэл гаргаад цогтой байна гэх юм бол энэ харилцаа гэрлэлт болох бүрэн боломжтой гэж гарч ирж байна. Тэгээд ялангуяа одоо энэ бодож байгаа хүнтэйгээ гэрлэх потенциал бол зөндөө байна. Гэхдээ lovers дэше харж гарч ирж байна гэхээр та энэ хүнийг яг сонгох хэрэгтэй байгаад харагдаж байна. Энэ хүний одоо яг энэ бодож байгаа хүнийхээ сайн талуудыг хараад энэ хүндээ итгээд те ингээд энэ харилцаанд цаг хугацаа өгөх юм бол та хоёрын харилцаа гэрлэлт болох бол ирээдүй харагдаад байна. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харахад болохоор та энэ хүнтэйгээ бол яг энэ бодож байгаа хүнтэйгээ бол одоо харилцаатай байдаг байгаа байхгүй юу? Гэтэл энэ харилцаанд та амар сэтгэл хангалуун бус байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна. Яг сэтгэл хангалуун бус байгаад байгаа хүн нь та. Энэ 10-ын аяга доошоо харж гарч ирээд 10-ын зоос доошоо харж гарч ирж байгаа бол ерөөсөө яг таны одоогийн энерги багхгүй юу? За би энэ хүнтэй гэр бүл болохгүй дээ. Энэ хүн ер нь бол миний цаашдын те алсын хараа миний амбиц карьерт болвол яг ингээд нийцж байгаа хүн бол ерөөсөө биш байна да гэж бодоод байна. Тэгээ ер нь бол шүү дээ те 2 дугаар бүлгийнхэн маань одоо нэг хүнийг бодож энэ уншлагыг сонсож байна. Энэ хүнээсээ баг болдог ч юм уу да гэсэн бодолтой байгаад байгаа гэж гарч ирлээ. Яагаад вэ гэхээр та энэ хүнээс амар их юм хүлээгээд хүсээд байгаа. Энэ хүнийг энэ харилцаан дээр илүү хичээл зүтгэл гаргаасай, илүү өөрийгөө дайчлаасай гэд тэр бодлоор өөрийгөө амар зовоогоод байгаа байдалтай байх юм. Энэ харилцаан дээр ер нь бол 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө маш их яарад тэнийх удаан үргэлжсэн харилцаа гэж бас хэлэхэргүй харилцаа байгаад байгаа байхгүй юу? Сайндаа л 3-4 сар, уртдаа 6 сар энэ төр болж байгаа харилцаа байх шиг байх юм. Тийм байдал та одоо яг энэ хүнээ өөрөө орхи болий гэж бодоод байна. Энэ хүнийгээ танд хайргүй, энэ хүнийг амар өөрийгөө ботсон хүн төр гэж та бодоод байгаа харагдаж байгаа юм. Гэтэл яг үнэндээ үгүй. Эдгээр чинь болохоор дандаа ингээд таны амар сөрөг бодлууд гэж хүзэр гаргаж ирээд байгаа байхгүй юу? 18, 9-ийн элдүүд бол ерөөсөө л ингээд толгой дотор бодогдож байгаа зөвхөн тантай хамааралтай сөрөг бодлууд байдгаа. Гэтэл нь шүү дээ те яг энэ хүнд жоохон цаг хугацаа нэгдүгээрт өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хүнтэй харилцаан дээр хит их анхаарлаа хандуулж өөрийгөө стресстүүлж зовоохоо болох хэрэгтэй. Ингэж чадах юм бол ер нь нэг юм харилцааны жоохон хэцүү токсик үеийг та энэ хүнтэй цуг даваад гарчих юм бол энэ харилцаа маш гоё урт хугацааны хосын гэрлэлтийн харилцаа болж чадна гэж хүзэр бол гаргаж ирээд байна. Тэгээ энэ нь болохоор танаас шалтгаална гэж бууж ирж байгаа байхгүй юу? Ер нь яг одоо харилцаатай байгаа хүн чинь танд хайргүй биш, танд маш их хайртай. Тэгээ энэ харилцаа өөрөө маш хүчтэй soul tie-тай харилцаа. Ер нь soul mate-уд байх магадлал маш их өндөр. Тэгэд ийм гүнзгий харилцаа холбоо байгаа гэдгийг та өөрөө мэдэрдэг мөртлөөсөө яг энэ харилцаанаас яг одоо энэ цуг байгаа хүнээс ч болоогүй. Тантай өөртөө ч холбоотой нэг тийм өнгөрсөнтэй ч холбоотой сөрөг бас харилцаан дээр гарч ирдэг дадал зуршлууд байна. Харилцаа сонирхолтой байхаа болох юм бол та өөрөө уйдаж залхдаг. Нөгөө хүн чинь яг таны хүссэн хугацаанд хүсэж байгаа хичээл зүтгэлийг чинь гаргаж өгөхгүй, таны хурдаар тантай хөл нийлүүлж чадахгүй болвол нөгөө хүнийг хичээхгүй байна. Би л харилцаан дээр хичээж гин, би л өөрийгөө дайчилж гин, би илүү мундаг байгаад байна. Энэ хүн надаас одоо илүү сул дорой байна, тэ суг байна. Яаж ийм хүнтэй би ирээдүйд цуг байх юм? Энэ төр гэдэг ч юм уу. Ийм сөрөг юмнуудыг хэтэрхий бодоод байна.
Тэгэлгүйгээр та энэ хүнтэйгээ ер нь бол эхлээд яг жинхнээсээ хосууд болоод үзэх хэрэгтэй байна. Жинхнээсээ энэ хүнийгээ сонгоод энэ хүндээ итгээд те зарим зүйлсийг яг энэ бодож байгаа хүндээ даатгаад яг энэ хүндээ амар гоё чин сэтгэлийн хайраар хандаад үзэх юм бол энэ харилцаа цаашид гэрлэлт болж хувирах бүрэн боломжтой гэж бууж ирж байна. Тэгэхгүй та одоогийнхоо яг энэ харах өнцгөр л энэ хүнийг хараад ах юм бол энэ харилцаа урт хугацаанд үргэлжлэхгүй. Тэгээ үннийг хэлэхэд саяны яг тэр нэг өмнө нь гарч ирсэн гэрлэх хүний чинь энерги энэ хүнтэй бас ер нь нэлээд төстэй байгаа надад бол харагдлаа. Тэгээ хамгийн гол нь та хоёр ингээд ойлголцвол аягүй сайн ойлголцож чадна. Яг нэг баг болж хамтарч ажиллах хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Тэгхийн бол та энэ хүнтэйгээ цаашаад урт хугацаанд хосууд байна, зөв цаг нь ирэх үед гэрлэх болно гэж хүзүр дээр бол бууж ирж байна. Юу нэ штэ те яг энэ одоо асууж байгаа хүнтэй чинь ч хамааралгүй хоёрдугаар бүлгийнхэнд маань ер нь яг ийм хайр дурлалтай биш гэрлэлттэй холбоотой жоохон блок байгаад байна. Амьдралын үрдний үзэр энэ дээр доошоо харж гарч ирж байгаа нь анхаарал татж байна л да. Яг гэрлэлтийг нэг их чухал тавьдаггүй, аль эсвэл гэрлэлтийг хит том зүйл, хит төгс байх ёстой юм шигээр боддог. Иннээс болоод ер нь нэг л нэг тийм гэрлэлтийн хувьд жоохон зөв замаараа явж гэрлэлтийн тал дээр хоёрдугаар бүлгийнхэн маань жоохон зөв бодолтой байж чадахгүй байгаа юм шиг бас урьдчилах дээр гарч ирж байна. Тэм учраас эхлээд өөр дээрээ ажиллаад энэ хүндээ бас ядаж нэг 3-аас 4 сарын хугацаанд боломж олгоод энэ хүн өөрийнх нь талаас нь те хайртай хүнийхээ талаас бас ингээд нөхцөл байдлыг та өөрөө ойлгох гэж хичээгээд нэг сөрөг бодол мэдрэмжүүдээсээ та өөрийгөө салгаж авч урагшилж чадах юм бол энэ хүнтэйгээ цаашид улам дотносно. Тэгээд ирээдүйд та энэ хүнийг сонгосоор байх юм бол нөгөө хүн чинь таныг сонгоно. Тэгээд гэр бүл болох бол потенциал өндөр байна гэж би бол хэлэхээр байна. Та энэ хүнийг ингээд сөргөөр хараад энэ хүнийг сонгохгүй гэх юм бол энэ хүнтэйгээ гэрлэхгүй. За ингээд YouTube-ийн маань уншлага дууслаа, баярлаа. За ер нь бол одоо харилцаатай байгаа хүнтэйгээ та ирээдүйд гэрлэх боломж болвол байгаад байгаа учраас бид нэр яаж үзэх вэ гэхээр та яг нь бодож байгаа хүнтэйгээ хизээ гэрлэх вэ гэдгийг харна. За гэрлэх хүртлээр та юу туулж үзэж өсөж хөгжих вэ? Энэ хүн чинь бас юу туулж үзэж ойлгож өсөж хөгжих вэ гэдгийг харна. Тэгээ гэрлэлтийн дараах амьдрал ямар байх вэ гэдгийг харна. Би тэг нэгдүгээр бүлэг дээр нэмэлт нэг асуулт асуусан учраас хоёрдугаар бүлэг дээрээ энэ таны яг урт хугацаанд хамт байх ёстой хүн чинь үнэхээр the one чинь цор ганц хүн чинь муу юм уу гэдгийг бас давхар шалгаж өгье. Баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Eagle буюу бүргэд гэдэг картыг сонгосон байх учиртай. За тэгээд 3 дугаар бүлгийнхэн маань ямар хүнтэй гэрлэх вэ гэдгийг асуухад бол маш гоё тодорхой бууж ирлээ. Тэгээд яг 3 дахь бүлгийнхэн маань өөрсдөө энэ бүргэд гэдэг картыг сонгосон шүү дээ. Ер нь бол би ихтэй өмнөх бүлгүүд дээр хэлсэнгүй, анзаарсангүй, сайн тогтож. Гэтэл ер нь яг энэ бүлгийг сонгож байгаа одоо энэ картууд байгаа шүү дээ. Эдгэртэйгээ яг адилхан зан чанаруудтай хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгээд таны гэрлэх хүн бол яг л нэг юм бүргэд шиг хүн байна да 3 дахь бүлгийнхний маань хувьд гэвэл. За ордыг нь би эхлээд хэлчихье. Маш хүчтэй мэлхий, үхэр, охин, матар. За тэгээ хонь эхний орд байх магадлал маш өндөртэй гэж бол бууж ирж байна. За энэ хүн болохоор ер нь өмнө нь ямар нэг байдлаар гэрэлж байгаагүй гэдэг нь шууд мессеж болж орж ирээд байна. Тэгээд хоёрдугаарт гэх юм бол ер нь нэг их урт хугацааны юм усын харилцаанд бас байж байгаагүй хүн байна. Яагаад вэ гэхээр энэ хүн болвол өөрөө юм нэг хүнтэй үерхэх юм бол яг гэрлэн сууна гэж үерхдэг төрлийн хүн байгаа байхгүй юу? Тийм болохоор өөрийнхөө одоо ихэнх өсвөр болон залуу насыг гэх юм уу? За яг эдэр наснаас өмнөх бас залуу нас байдаг шүү дээ. Юу гэж нэрлэдэг вэ? Би сайн мэдэхгүй мартчихэж. Тэр үеүдээ ингээд битүү ажил карьер дээрээ зарцуулсан хүн байгаад байгаа харагдаж байна. Тэгээ ер нь маш болгоомжтой хүн гэж хүзүр дээр бас гарч ирж байна.
яг ааш зан гэх юм бол маш юм бизнес oriented хүн. Ер нь бол маш гярхай гэдэг үг бол надад бүр яг орж ирээд байна. Маш гярхай хэр барагтай хүнд итгэдэггүй. Одоо жишээ авах юм бол шүү дээ тий. Найз нөхдийн тал дээр энэ хүн болохоор юу гэж харддаг гэхээр за энэ хүн надтай цуг өсөд хөгжөөд явж чадах хүн мөн үү? Надад тусалж чадах хүн мөн үү? Би эргээгээд бас тус болоход тий тэрийг яг ингээд амар гоёор хүлээж аваад надад итгээд намайг хүндлэх хүн мөн үү гэж ингэж ийм том шалгуур тавьдаг. Тэрнээс биш одоо ингээд өөрт нь хэрэггүй өөрийг нь муу юмд дуруу татах тий одоо тийм дими балаа найзлаад хэрэггүй хүмүүс зөндөө байна штэ. Тийм хүмүүсийг бол ер нь хараал мэддэг. Тийм хүмүүсээс шууд зайгаа авчдаг. Хизээж дотн найз нөхөд болохгүй. Ажил карьер дээр ч гэсэндээ энэ ажил энэ карьер урт хугацааны ирээдүйтэй юу? Надад урт хугацаанда мөнгө санхүүгийн болон доктортой байдлын үр ашгийг өгч чадах уу? Чадхаар авах юм бол тухайн ажилд ганцуу шаналаад ордог ийм төрлийн юм. За хайр сэтгэлийн харилцаан дээр ч гэсэндээ за энэ эмэгтэй надад үнэхээр тохирох уу? Бид хоёр үнэхээр гоё хосууд байж чадах уу? Гэт ингээд яг айгүй юм гярхаа юмд ханддаг. Хүмүүсийг ер нь бол айгүй ингэж сонжиж сорих дуртай хүн. Тэгээд үнэхээр итгэл даахаар хүн байх юм бол окей. Хамтран ажиллая, найзууд болъё, үерхэд цаашд хамтын амьдралыг эхлүүлье гэж өөрийнхөө яг ийм тогтвортой байдлыг санал болгодог төрлийн хүн байна. Тэгээд ерөн сонголтууд дээр ингээд угаасаа ингээд нэг тийм юу гэмээр юм битээ хувь заяанд айгүй итгэдэг хүмүүс байдаг штэ. За би анханасаа л энэ дээр авьяасгүй төрсөн. Ингээл төрсөн юм чи яахтай надад өгөгдөл байхгүй. За би анханасаа л ийм гэр бүл өсөд төрсөн те. Надад өөр сонголт байгаагүй гэдэг ч юм уу. Нэг ингэж өөрийгөө зөвтгөх гээд байдаг, байгаа зүйлсийг эвлэрэх гээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ хүн бол ерөөсөө тийм хүн биш. Хүн болгонд free will буюу сонголт байдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг айгүй айхтар хүн байна. Тэгээ зөв сонголт хийж иж хүн сайхан амьдардаг, зөв сонголт хийж иж хүн урагшилдаг. Чи яг юуг сонгож болохоор байна те? За хүн эцэг ихээ сонгож төрөхгүй, төрсөн улсаа мэдээж хэрэг сонгож төрж чадахгүй те. Бусдыг нь бол яг сонгож чадна. Сонгох боломжтой гэж боддог. Ийм маш зоригтой, хэр барагтай хүнд итгэдэггүй хашир ийм хүн байгаад байгаа харагдаж байна. За тэгээд энэ хүн бол яг сул тал нь гэх юм бол айгүй эготой болж хувирна л да. Ер нь жоохон хартаа чи нэрэг жоохон орж ирж байна. Гэтэ нэг тийм эрүүл бус муу хэмжээнд бол бишээ. Бүх юмыг л томоор хийхийг хүсдэг. Ер нь ажил карьер хөөлөө гэхэд амар том институт, том байгууллагт өндөр албан тушаалтай ажиллаж амьдрахыг илүүд үздэг. Цаашлаад бүр ингээ улс төрд орно энэ төр гэдэг ч юм уу те бүр ийм том зорилготой. За төрийн алба хашлаа гэхэд цаашид улс төрд орно гэдэг тийм зорилготой. Хуваараа бизнес эхлүүлж илаа гэхэд тэр хувийн бизнес нь MCS шиг том болох ёстой гэж зүтгэдэг төрлийн хүн гэх юм уу? Ийм том зүйл хийж бүтээх маш их хүсэлтэй хүн байна. Тэрнийхээ ч төлөө өөрийгөө дайчилж, хичээж, зүтгэж чаддаг. Алхам тутамдаа өөрийгөө баталж нотолж харуулад явдаг төрлийн хүн байна. Тэрнтэйгээ адилхан ер нь гэр бүлийн харилцааг ч гэсэндээ маш батбуух байх ёстой гэж боддог. Ер нь гэр бүл цаашлаад гэрлэлт гэдэг зүйл бол энэ хүний хувьд маш чухал. Тийм учраас одоо ингээд хамаг залуу насаа гэх юм уу да нэг их хайр дурлал энэ төр гэхгүй өөрийгөө бүтээх, өөрийгөө хөгжүүлэх, мөнгө төгрөг хурааж хуримтлуулах, нийгэмд байр сууриа тогтоох тэр зүйлсэд ингээд зарцуулсан ийм хүн байгаад байгаа харагдаж байна. Ер нь насны хувьд бол гэхдээ яалтчгүй ингээд харахад өөрөөс ч юм бол ах байхаар бууж ирж байна. Танаас ер нь хамгийн багадаа 4 5 ихтэй бараг 6 7-оор ах гэж болвол бууж ирж шүү. Тийм immature energy бол ерөөсөө биш байгаад байгаа харагдаж байна. Тэгэд айгүй эртнээс нэг тийм олон зүйл үзээд туулцсан хүн байгаад байгаа харагдлаа. Энэ дээр болохоор гэхдээ энэ хүн дээр гэр бүлийн зөв хүмүүжил айгүй их байна. Гэр бүлийнх нь багаас нь айгүй зөв хүмүүжүүлсэн. Чи айгүй эрт биеэ даах ёстой. Хэцүү зүйлсийг үзэж туулах ёстой. Хүнд нөхцөл байдлаас чи өөрөө гарч явах ёстой. Эр хүн болвол тэ ингээ өөрийгөө амар мундаг авч явж чаддаг болох ёстой. Гэт ингээ бүх зүйлийг нь амар зөв заагаад өгсөн. Тэр хэрээрээ ингээд яг тантай гэрлэх үед энэ хүн бол бүрэн төлөвшчихсэн байхаар харагдаж байна. Ерөөсөө л яг төгс ир нөхөр
болох үс хэмжээнд хүрчихсэн хүн байхаар л хүзэрдээд бууж ирж байна. Тэгснээ бас айгүй айхтар ингээд харах юм бол айгүй юм traditional man байгаа байхгүй айгүй юм уламжлалт ирэх хүн гэх юм уу. Ааш зан чанаруудыг харахад ийм уламжлалт эрэхтэй хүмүүс ер нь эмэгтэй хүнийг ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэхээр ер нь зөөлөн тий ингээ гэртээ сууж идэг housewife гэрээ эзэгтэй хүсэж идэг. Гэтэл энэ хүн бол тийм биш. Тэр нь бас маш сонирхолтой байна. Эмэгтэй хүнийг бас яг ингээд амар гоё зоригтой, амбицтай хийж бүтээх зүйлсээр дүүрэн амьдраасаа гэж хүсдэг. Тэрнээс биш одоо ингээ юу мэр юм битээ нэг л их нэг тийм ухаантай, уужим сэтгэлтэй, зөөлөн, нэг гоё инээсэн, гоё харагдсан тэгээ тэрнээс цаашлахгүй эмэгтэй хүнд татагддаг эр хүн энэ хүн ерөөсөө биш. Эмэгтэй хүнийг яг ингээд тэгээ өөрийнхөө төлөө золиос гаргаж чаддаг байхад айгүй дуртай. Надад ийм хийж бүтээх юм байна. Надад ийм ажил байна. Би өнөөдөр чамтай орой болцож чадахгүй, би чамд цаг гаргаж чадахгүй. Би хүүхэд энтер гаргах болоогүй, надад хийцэн бодцсон төлөвлөсөн юм байгаа гэдэг юм жоохон ааштай эмэгтэйд дуртай гэж гарч ирж байна. Ер нь бол гэрлэлтэн дээр яг ингээд өөрийнхөө equal-ыг хайж байгаа хүн гэх юм уу. Тийм болохоор бас эрэгтэй хүн гэхэд маш шаардлага өндөртэй энерги болвол орж ирж байна. Тэгээд энэ дээр болохоор энэ хүн өмнө нь ер нь гэр бүл энэ төр ерөөсөө зохиож байгаагүй. Тэг ингээд нэг хүний өнгөрснийг ухдаг штэ. Тэгэхээр баг гэрлэнгээ алдаад салж исэн ч юм уу. Амар урт хугацаанд ингээ хамтдаа амьдраад учиргүй ингээд баг хардмаар ч юм шиг ингээ удаан үе ирчихсэн хосын харилцаанд байсан хүмүүс эдэг штэ. Тийм юм бараг л байхгүй хүн. Өнгөрсөн нь амар цэвэрхэн гэж бууж ирлээ. Гэтэ энэ нь болохоор энэ хүнд нэг тийм хайр дурлал дээр одоо мэдлэг энэ төр багтай, туршлага багтай ч юм уу тийм юм ерөөсөө бас харагдахгүй байна л да. Зүгээр айгүй шаардлага өндөртэй юу хүсэж байгаагаа яг юм мэддэг эрэгтэй хүнтэй та бол ирээдүйд гэрлэх нэ. За тэгээд ер нь бол маш завгүй байдаг хүн гэж болвол гарч ирж байна. Хоёр төрлийн ажил төрөл эрхэлдэг. Тэгээд эмэгтэй хүнийг ч гэсэндээ бас өөрт нь үнэнч өөртөө адилхан ийм урт хугацааны зорилготой хичээнгүй хөдөлмөрч ийм эмэгтэйд дуртай, буур сүртэй эмэгтэйд дуртай. Тэгтээ штэ те энэ хүний яг гол философи нь бүр гарч ирээд байгаа байхгүй юу? Тэр нь юу гэж гарч ирж байна вэ гэхээр одоо яг юу гэмээр хоёр хүн ингээ гэрэлдэг те гэр бүл болдог. Гэтэ ингээд нэг нэгнийхээ төлөө бие биенийгаа золиослж амьдрах хэвээр. Бие биенийхээ төлөө том золиосууд гаргаж амьдрах хэвээр гэдэгт юусоо итгэдэггүй. Энэ хүн өөрийнхөө урд бодцсон төлөвлөсөн байгаа амар том ажил карьеруудтай тэрнийхээ араас яваад завгүй байгаа. Тэг хамт байгаа эмэгтэй ч гэсэндээ яг адилхан тийм амбицтай, том зорилготой, хүсэл мөрөөдөл хичээл зүтгэлтэй байгаасаа гэж хүсдэг. George Clooney гэдэг нэг юм айгу алдартай хосод байгаа шүү дээ. George Clooney ч юм бол угаасаа Bachelor айгу удаа явсан. Хүнтэй гэрэлж мэрлэхгүй айгу орой гэрэлсэн шүү дээ. Тэгээ өөрөө жүжигчин. Amal Clooney болохоор жүжигчд ер нь бол нэг тийм жүжигчдтэйгээ сууж муудаг дууч муучин ч юм уу нэг индустригаас сонгоод идэг гэтэл үгүй бүр ингээд амар том хүний эрхийн төлөө тэмцэж мэмцдэг хуйлч эмэгтэй илүү дээ тийм эмэгтэйтэй суусан. Яг л нэг тийм энержи гарч ирээд байна. Ингээд хоёр хүнтэй яг гэрлээл ингээд нэг нэгнийхээ төлөө амьдрал өөрсдөө ингээл золиослол тий магадгүй та ингээд дуртай хобби сонирхолтой байсан хийж бүтээжсэн зүйлээсээ ухраал гэр бүлийн амьдралыг сонгоол ер нөхрөө гэл ингээд ахыг энэ хүн бол дэмжихгүй таныг яг өөрийнхөө хүссэн бүх зүйлийг хийгээсэ гэж энэ хүн бол хүснэ. Тэгээ тэр болгон дээр чинь таныг дэмжин та бүр ингээ уурлаад тий надад ингээ гэрте байх таалагдахгүй байна. Би тийм юм хиймээр байна. Тийм бизнес хиймээр байна. Надад нэг тийм зорилго байна. Би нэг бодит болгомоор байна гэдэг юм бол тэг чи тэрийг хий гэд зүгээр хайчихгүй. Ямар гоё юм бэ? Ямар мундаг юм бэ? Ямар зорилготой юм бэ? За би туслая. Чи хуваараа бизнес хиймээр байна уу? За тэгвэл би чамд объект энтрийг нь тий худалдаж авч өгье. Хөрөнгө мөнгө гаргаж өгье. Тийм том ажил энэ төр ихлүүлээд бүтээгээд явмаар байх юм бол за тэгвэл надад танил тал юу байна? Би олоод хоёулаа наатахыг чи ингээ хамтдаа хий. Гэт ингэх яг нэг юм маш гоё power couple болох хүнтэй та ер нь л гэрлэх нэ. Энэ энержи бол бүр маш хүчтэй орж ирж байна. Тэгээ яг эхэндээ бол энэ хүн айгүй хашир
сонголтуудыг бол ерөөсөө бүр маш бодож ийж ер нь өстой яг нөгөө ясыг нь цайлгаж ийж хийдэг төрлийн хүн байгаа байхгүй. Гэтэ та нэгэнд энэ хүнд сонгогдсны дараа, энэ хүн танд итгэсний дараа бол энэ хүн бол маш гал халуун хайр сэтгэлд хандаж бас чаддаг хүн байна. Ер нь бол ингээд таныг нэг тийм насаар ч хамгаалаад хийж байгаа зүйлс төр чинь таныг дэмжиж явчих ийм хүн байна гэж хүзүр дээр бол бууж ирлээ. Надад энэ энерги маш их таалагдлаа. Яа, одоо дараагийнхаа хэсэг рүү оръё. Яг таны одоо бодож байгаа хүн байгаа бол та энэ хүнтэйгээ гэрлэх үү? Одоо сая энэ ихний хэсэгт гарч ирсэн юм чин таны гэрлэх хүн мөн үү гэж харчээ. За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс бодож буй хүнтэйгээ түгэл гэрлэх ирээдүй байна уу? Сайн уншлага ихний хэсэгт гарч ирсэн хүн нь 3 дахь бүлгийнхний гэрлэх хүн мөн үү? Wow. Yes. Таны бодож байгаа хүн чинь таны гэрлэх хүн бол мөн гэдэг дээр бол би бүр одоо 2 дугаар бүлгээс илүү ихтэй хэлж чадхаар байна л да. Тэгэд энэ хүнтэйгээ та одоо ер нь харилцаатай байдаг байх. За ямар ч харилцаатай байсан бай хамаагүй. Одоо яг ингээд энэ уншлагын ихэнд гарч ирсэндээ за ийм хүнтэй гэрлэх гээдээ шүү гэд. Тэгээ энэ хүн чинь ер нь бол таны энэ одоо бодож байгаа хүн чинь таны гэрлэх хүн мөн. Гэхдээ тэр уншлагын ихэнд гарч ирсэн одоо зан чанарууд, характерууд, үзэл бодлууд байгаа зү. Эн чинь таны бодож байгаа хүний яг одоогийн хувилбар биш, ирээдүйн хувилбар нь гэж гарч ирж байна. Ер нь бол та энэ хүнтэйгээ болвол гэрэлнэ. Гэхдээ гэрлэх бол арай болоогүй байгаад байгаа харагдаж байна. Нэмэлттээр ер нь бол хугацаа нь илүү сайн харагдах ч гэсэн ер нь хамгийн багадаа одоогоос 7 сарын хугацаа, урттаа 1-2 жилийн хугацаанд та хоёр бол гэрлэхгүй. Тэгээ энэ хугацаанд та хоёр хосууд чигээрээ хамт байж ч магадгүй, аль эсвэл хэсэг тусдаа ингээд өөрсдийнхөө замыг хөөгөөд одоо салчаад эргэж нийлж магадгүй гэж хүзүр дээр гарч ирж байна. За ямар ч л байсан гэсэн энэ хүн бол таны гэрлэх хүн мөн гэдэгт би бол маш итгэлтэй байна. За гэрлэх хүртэл яг юу болох вэ гэд тэгэхээр та гэхээс илүүтэй ялангуяа таны энэ бодож байгаа хүн чинь энэ харилцааг жоохон дуусгах магадaltaй. Ингээ харилцаа чинь одоо яг ингээд айгу тогтворгүй те ер нь on and off situationship маягийн харилцаанд байгаад идэг бол нэг хэсэгтээ энэ хүн чинь тантай харилцаанаас гарч яваад тэг өөр хүмүүнтэй нийлэхгүй яг ганцаараа ингээд нөгөө нэг хүсээд байгаа те бие даасан байдал, мөнгө санхүүгийн тогтвортой байдал, ажил карьерийн бүр юм эрхчлөө те diversity тэрнийхээ араас яваад байгаа харагдаж байгаа байхгүй юу? За тэгээд тэр зорилго нь биелсний дараа та хоёр болвол гэрэлнэ гэж хүзүр дээр бууж ирлээ. Одоо яг нийлцэн хамт байгаа хосоо асууж байгаа хүмүүсийн хувьд гэх юм болвол магадгүй заяа та хоёр ингээ хосууд чигээрээ байгаа ч гэсэндээ нэгэндээ ер нь жоохон амар анхаарал хандуулаад авахгүй. Та ч өөрийн гэсэн хийх юмтай ялангуяа таны бодож байгаа хүн чинь хийх зүйл маш ихтэй.
Тэг хэсэг хугацаанд ингээд ер нь яг ингээд нэг замаар яваад байгаа ч гэсэндээ энергиут чи ингээд хоёр тишээ өөр өөрсдийнхөө зорилго руу төвлөрсөн. Ингэж байж байгаа зөв цаг нь ирэх үед болвол нийлнэ гэж гарч ирж байна. Тэгээд таны бодож байгаа хүнд ч ер нь илүү том зорилго байгаад байна л да. Угаасаа яг уншлагын эхний хэсэг дээр гарч ирсэн те. Сонголтын дээр бол маш нэхур ханддаг, цаг хугацаанд ч нэхур ханддаг. Өөрийнхөө яг юу хүсэж байна вэ? Юу хийх ёстой вэ гэдгээ маш сайн мэддэг хүн гэх юм уу? Үгүй байлаа гэхэд удахгүй энэ хүн чинь мэддэг болно. Тэгээд яг тэр зорилгынхаа араас явах үедээ ингээл учиргүй танд байнга цаг гаргаал, таныг хайрлал, инхрийлэл те. Хайр дурлал энэ хүний хувьд ер нь нэгт байхаа болж байгаа. Тэгсэн ч гэсэндээ та бол энэ хүнд итгэсээр байхаар харагдаж байна. Ягаад ч юм та энэ хүндээ бас өөрөө амар итгээд ерөөсөө ингээд энэ хүнийг алдчихээн ч юм уу, та хоёрын харилцаа хүржийн ч юм уу. Бид хоёр бүр ингээ хоёр зам салаад хизээч эргэж нэгдэхгүй байх үедээ гэдэг юм ямар ч айдсгүй та бол байх гэдэг харагдаж байна. Тэгээ яг зөв цаг нь болох үед та хоёр бол яг гэрлэн хурмаа хийн. Энд дээр бол бүр justice дэше харж гарч ирж байна гэхээр бүх зүйл ингээд таны хувьд та амьдралдаа балансыг олцсон, таны бодож байгаа юм чи амьдралдаа тэнцвэрийг олцсон тий. За яг ингээ урт хугацааны гэрлэлтийн харилцаанд бэлэн боллоо гэх үед та хоёр нийлж гэрлэнэ гэж хүзүр дээр бууж ирж байна. Тэр болтол ер нь бол ингээл маш завгүй те. Яг үнэндээ бие биендээ ингээ гаргах цаг хугацаа маш бага ийм байх гэдэг харагдаж байна. Тэгээ яг гэрлийн өмнө болвол яг нэг ийм death energy байна л да. Энэ бол харилцаа хэсэг хугацаанд дуусчаад буцаад сэргэн. Аль эсвэл хамт байж явах үедээ таны бодож байгаа хүн чинь яг ийм dark night of the soul гэж юм байдаг. Энэ хүн өөрийнхөө муу зуршлуудаас, айдсуудаас салаад, зорилгоо илүү тодорхойлоод, юмсыг илүү clearтэй, илүү tunnel vision гэж хэлдэг дээ. Одоо ингээд нэг тийм түнэлэг харангууд ингээд ганцхан л нэг зам харагддаг да. Тэгээд тэнд нэг хонглын үзүрт гэрэл асч идэг тий. Тэгээ бүр ингээд тэгэхээр хүн яа ингээд тэр нэг нарийн замд л анхаарлаа хандуулчихна тийм үү? Яг нэг тэгэж явах шаардлагатай үе ирнэ гэж болвол бууж ирж байна. Тэгээ таны бодож байгаа юм чинь гэхдээ хэсэг яг өөрийнхөө бие даасан байдал болон өөрийнхөө аз жаргалыг ялцчихгүй нэгдүгээрт тавина. Өөрийнхөө аз жаргалыг нэгдүгээрт тавьж гин гэхээр яг хөө энэ хүн өөртөө үнэхээр сэтгэл хангалуун болох хэрэгтэй байгаа байхгүй юу? Энэ амьдралд өөрийнхөө ирээдүгээс энэ хүн юу хүсэж байгаа, юутай болж ийж, юунд хүрч ийж те амар гоё өөртөө ихтгэлтэй аз жаргалтай 100% өөртөө сэтгэл хангалуун болохын тэрийг олох гээд угаасаа нэг ганцаараа явах зам байгаа. Тэр үед нь болохоор та энэ хүнийг төвчээртэйгээр хүлээж цаг хугацаа өгж байгаа харагдаж байна. Тэгээ энэ үед танд нэг дарамттай мэдрэмж бас мэдрэгдэхгүй байгаа харагдаж байгаа юм. Ягаад ч юм за энэ хүн ингээд хийж бүтээх зүйлсээ хийж бүтээчээд надтай буцаад ирэндэ гэдгийг та бол өөрөө мэдчихээн. Энэ хүн ч гэсэндээ таныг өөрийг нь хүлээгээд байж байгаа гэдэгт айгүй итгэлтэй байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээл нэг муухайгаар бодоол хардаж сэрдээд ч юм уу ингээд ах ямар ч шаардлагагүй өөрсдийнхөө замыг хэсэг хөөгөөд уучраа олоод зорьсон зорилгоудтай хүрээд тэгээд гэрлэх болно гэж бууж ирж байна. Ер нь бол таны бодож байгаа юм чи яг одоогоор бол амар төрөлтсөн байгаа гэж магадгүй хүн биш үү? Одоо бол яг өөрийнхөө байгаа нөхцөл байдлаас сэтгэл хангалуун биш байгаа, өөрийгөө урт хугацааны харилцаанд бэлэн болоогүй байгаа, өөрийгөө not a man enough те би яг ингээд найз залуу болох ч юм уу, эсвэл бүр нөхөр болох ч юм уу те тийм төвшөнд бол өөрийгөө хүрээгүй байгаа гэж бодож байгаа. Ирээдүйд болохоор яг ингээд өөрийнхөө ингээд нэг тийм доктортой байдлыг айгу баталгаажуулсан хүн байгаа гэсэн шүү дээ. Одоогоор болохоор энэ хүн чинь энэнд арай хүрч амжаагүй. Заримын хувьд бүр эхлээчгүй байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ энэ хүнд бол яг явах амар уртцсан байгаа. Уншлагын эхний хэсэгт гарсан шиг мундаг хүн болно. Тэгээд та хоёр эргэж нэгдээд гэрлэнэ гэж бодож ирж байна. Бүр олон юм ярих шаардлагагүй маш тодорхой уншлага гарч ирлээ. За ийм болохоор нэмэлт дээр бид нэр юуг харах вэ гэд тэгэхээр за энэ хүн таны яг хамт байх ёстой зөв хүн ч юм уу гэдгийг харна. За хоёрдугаарт та хоёр хизээ гэрлэх вэ гэдгийг харна. За гэрлэх хүртэл та юу туулж сурахын, энэ хүн юу туулж сурахын гэдгийг харна. Гэрсний дараах амьдрал ямар байх вэ гэдгийг бас харах болно. Ингээ уншлаганд таслаа. Баярлалаа.